Сүлдэт багнын дэрэгдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх хорон минь бий. Саярдын итгэл багтсан сүхийн их талбайгаас тэртээ хэлийн багн хүртэл энхри нутаг минь бий. Торгон хэлийн шугамн дээгүүр таврын цоваа орж ирлээ. Бачин хрэмэн мосон дээгүүр бадавчаад ивлгүй хайлан өнгөрдөө. Савууд хичнээн жил орж буцалаач алтан хрэмэн дархан хэвээрээ. Шогянд жилүүд урсан одолооч харуулын цэрэг эрэхэг янзаараа. За намайг Таштаагийн Отгон сурна. За Дорногов аймгийн Эрдэнэ сумд төрсөн. За бага насаа ерөнхийдөө Дорногов аймгийн Эрдэнэ сумд бага сургуулийг төгсөөд маань бас Дорногов аймгийн улаан улын отрядын дараагаар 4-5 жил ажиллаж ирсэн. 1984 онд Хөвсгөл аймгийн отрядын дараагаар манай аав томилогдож за аавыгаа би дагаж Хөвсгөл аймагт ирж одоо ахлах сургуулаа төгсөөд аавгаа бас дагаж хилчин одоо хүн ямар байдгийг хилийн одоо харуул застав ямар байдгийг аавтайгаа бол их явдаг байсан хилийн отрядуудаар тэгээд Хөвсгөл аймагт 10 дугаар ангиа төгсөөд цэргийн үний хүүхэд минь ер нь цэрэгт явъя. Ер нь цэргийн амьдралыг бас нэг цэргийн амьдралд өссөн юм болохоор би бас цэргийн амьдралаар явъя гэж өөрөө бас дотроо их мөрөөддөг бас боддог байсан юм. Тэгээ ер нь цэрэгт явж ирээд тэгээ аамаа нэг өдөр дуудаад намайг чи ер нь хэлийн зэрэгээр ер нь хэлийн зэрэгт орвол яасан хэлийн одоо амьдралаа холбоол яасан бэ гэдээ намайг бас санал тавьж исэн аамаа. Тэгээ ерөнхийдөө би аав сургуульд сурья хэлийн дээд сургууль сурья гэхэд бол аамаа нас зөвшөөрөөгүй. Чи ер нь багаас нь их л ахлагч хилчин хүн ямар байдаг ер нь тэр амьдрал дотор өөрөө орж иж үз хилчин хүн ямар байд хэлийг яаж хамгаалдаг хилчид ер нь ямар байдгийг ер нь эх орноо хамгаалахад ямар үүрэг гүйцэтгэдэг ямар одоо чадвар чамд хэрэгтэй вэ гэдгийг ер нь өөрөө мэдчихэж тэгээ цаашдаа бас хэлийн зэргийнхаа бас гарааг бас эхлүүлэх зүгээр юм аа гэдэг аамаа бас хэлж ирсэн. Тэгээд би Хөвсгөлийн Тэг 257 дугаар ангид хилчнэр одоо хэлийн 5 дугаар стадиор анх томилогдож очоод тэнд одоо 1 жил гаруй ажиллаж хагаад харуулын дарга болоод тэгээ харуул удирдах хэлийн харуул манад одоо үр гүйцэтгэж ирсэн. 2003 онд одоо офицерын курс төгсөөд одоо хэлийн 7 дугаар стадиорт энэ отрядынхаа сургалт ихсэн орлогч анх томилогдож одоо офицерынхаа анхныхаа гарааг ихсэн юм аа би. Отряд бол хил хамгааллын хэмжээнд Хөвсгөлийн хэлийн язгаар нутгийг одоо хариуцан хамгаалах өргөтэйгээр ингэж аймгийн төвийн одоо төвдөө байрлаж Монгол Улсын хэлийн одоо нэлээдгүй орт хэсгийг хариуцан хамгаалдаг. Хэлийн одоо застав салбарууд нь аллагдсан. За мөн одоо хэлийн шугам нь бас нэлээдгүй хол түүнд хүрэх одоо хурж ажиллах бүрэлдэхүүн томилогдсон манай явж одоо өөрөг өсөлтөл нэлээдгүй хүндрэлтэй цаг үйлрэл газар нутаг одоо цаг агаарын байдлаа шалтгаалan олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байдаг л да. Гэлээ ихтэй энэ үүргийг манай одоо хэлжид
өөргөө нэр төртөөр биелүүлж ирсэн, биелүүлж байгаа. Үндсэндээ мотоцикл машин техникээр явж өөрөг үүсгэх хэсэг бол тун ховор. Тэнд явж өөрөг үүсгэж байгаа зүйл бол ерөөсөө морь л байна. Морь хэлчин хоёр. За ер нь нөхцөл байдлын үед бол ер нь манайх чинь тайгын бүс хэд хамгаалтыг зохион байгуулдаг. Ерөнхийдөө бол хүнд нөхцөл байдгүй яг гоо. Ер нь бол өндөр сардаг уулын түрэн голтой урсгал ихтэй намаг шавар. Ер нь байгалийн бас нэг төчрөг хүүтэн бороо ус тэгээд цас бороо их ордог учраас ер нь хүнд ер нь морин унтахтайгаар олон хоног хийж үүрэг гүйцэтгэх бол ер нь хүндрэлтэй юм бол их гарна ер нь. Ер нь хараад байдал маань бол их тахцундал байдлаас ер нь хэд хамгаалтыг зохион байгуулж манайх чинь ерөнхийдөө ингээд мод асах ихтэй гол ус нь ерөөсөө их түрэн урсгалтай шинүүн. Тэгээд харах байдлууд нь бол ер нь их тийм бачимдуу ер нь ойрхон тийм нөхцөл ер нь хэд хамгаалтыг зохион байгуулж бас хүндрэлтэй тал бий. Тэгээд надад морь унаад тайганд ингээ хил манаад явна гэхэд бол бас их сонир санагдчихсэн. Ер нь бол өөрөө тийм тайганд бас морь мад унж байгаагүй болохоор ер нь бас яг ингээ хэдийн тастав тайгаар байж хэдийн тастав 19 жилдээ ингээд ажиллаж байна ер нь. Манай энэ цагаан нуурын хэсэг, ариутсан хэсэг маань бол онцлог нь өөр шүү дээ. 300-аад тийм 300 тийм хатгар нуур унтаа. За манай нэг ер нь тодорхой нэг хэдэн бас нэг 60-аад км-д бол үнэхээр морь хүрэхгүй бас тий морь явах ямар ч боломжгүй бас тийм хэсгүүд бол байгаа манад. Бас явган яваад өөртөө 10-20 км явган яваад баган тэмдгээ шалгачаад уул мөрөө шалгачаад тэгээ буцаад 10-20 км ийж морин дээрээ ирдэг. Тэгээ явдаг бид чинь ерөөсөө нөхцөл маань. Тэгээ буцаад яваад ирэхээр гол ус маань үертэй бас ямар ч гарах боломжгүй хоног хугацаа маань хэтэрдэг. Тэгээ ерөнхийдөө бидний чинь гол амь маань бол ерөөсөө холбоо техник хэрэгсэл. За 71 66 63 Жавха төгөлдөр хилчдээ алхаа сарагүй. Бидний чинь став отойтой холбогдож ер нь л бид нар энэ тэнд ийм газараа оройноо шалгаж явж байна. Ийм нөхцөл үүслээ, ийм байдал үүсэж байна гэд. Тэгээ энэ нөхцөлүүд ерөнхийдөө би бол хилчтэй хилд явсан. Нойр маань хүрдгүй шүү дээ ер нь. Хизээл бууж ирнэ. Тэр хугацаанд сэтгэл санаа маань амарж байгаа юм чинь. Хилчт маань яаж байгаа бол ойрд маш их бороо орж байна. Энэ гол ус нь яаж байна? Энэ бүхнийг бодохоор ер нь бас л яг хилд явсан хилчтэйгээ явсан хойгоор бол бас тайван бол амардахгүй би бол бас л их сэтгэл бас жоохон зовимж бас байдаг юм. Тэгээ хилээс ирэхэд нь айгүй гоё ингээд хүлээж аваад айгүй сайхан сэтгэл ингээд тайван болоход бас стаун даргын бас нэг үүрэг бас бас бахархууштай юм байгаа юм бас. Ер нь бол хамгийн хойд яг чиглэл рүү явж байгаа манайх юм. Монгол шарын давааны хэдийн 331-ээс Монгол шарын даваа хүртэл яг тэр хэсгийг хариуцдаг харуул руу явж байгаа. Яг тэр чиглэл рүүгээ явдаг харуулаа. Тэгээ би харуулаа гаргаж өгөх гээд чиглэл үүргийг өгж ямар хэлбэрээр хэд хамгаалтыг зохион байгуулах уу ер нь газар орныхоо байдлыг ер нь судлаад тэгээ айл хийхдээ зөрчил гарч болцсогүй гэдэг бас талаараа ярилцж байгаа дүн. Харуулаа томилох гээд өөрөө гадар дээр би явж юм даа. Хүмүүсүүд дэд ахлагч ундар хөрдөн харуулын цагийн манаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд асан дүргийг таван харуулын цагийн манаа дэд ахлагч ундар хөрдөн Болно.
Маш улсын хилийн хариу үтсээс болон шивээ толгойн байнгын харуул орсон зүйлийг 50 гэлтэх харуулан дараа ахлагч нэмлээ. Болно. За харуул 50. 50. За. Манай өдөр хоёр талдаа нэг талдаа Туваагийн нутаг, нөгөө талдаа Мориодын нутаг. Ийм хэсгэр хилдэг. За эдийн засгийн болоод одоо бусад нөхцөл болж байгаараа байд юм уу? Хилийн цаадалтаа амьдрал ах уу? Тийм сайнгүй. Энэ чанараараа одоо мал хулгайлагдах, эдийн засгийн бусад сонирхлоор бас хэлж ирж орж ирэх. Магадгүй одоо энэ зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байгаа сүүлийн үед бол нэлийн зөрчлүүдээс харагдаад байна л. Туваа бүрээд хэсэгтээ манай хэсэг. За туваа бүрээд туваа хэсэг маань болохоор малын хулгай хийн, ард иргэдийн малыг туух, тэгээ байгалийн баялаг одоо олборлох, тэгээ одоо өгсөн тохиролцож одоо хууль бус 8 хийх төслүүд гарна. Бүрээд хэсэг маань болохоор ерөөхдөө ан гөрөө тэгээ байгалийн баялаг бас ингэж авах олборлох бас магадлал өндөртөө. Ер нь бол сүүлийн одоо 10 жилийн дунджаар бодоод үзэхэд бол ер нь хилийн адуу малын хулгай гарч ирсэн, байгалийн баялаг аялал жуулч төөрөөд орж ирж ирсэн. Бас хууль бас 8 хийх гэж бас оролдож ирсэн. Ийм зөрчлүүд бол их гарч ирсэн. Манай ом хон баруун тийш эрг Монгол Улсын хил хамгаалалт алхаад марш. Энэ зөрчлүүдийг одоо бас талсан зогсоохт бол манай хэсэг бол үнэхээр бартаа саад ихтэй, торон одоо тийм юу саад байхгүй. Яг байгалаараа ерөөсө байгалийнхаа одоо физикийн хагалбараараа ингэж шугамуд нь явагддаг. Тэгээд одоо аль ч хэсгээр одоо манай аль ч хэсгээр гараа явчих магадлал өндөртөө. Тэгээд бартаа саад ихтэй учраас хилийн одоо харуул манай маань байнгын ерөөсө байранд хил хамгаалтыг зохион байгуулах боломжгүй. Байнгын хөдөлгөөнтэй одоо 10-аас 14 хоногийн хугацаатаар 5-аас 7 хүн одоо ер нь нэг яваад ирэхдээ 4-өөс 500 км-ийг одоо ингэж баган тэмдгээ шалгаж тий зөвхөн морин уналгаар л үүр гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгсэн хугацааных нь ачаалаас шалтгаална. Яг хаагуур үүрэг гүйцсэн ямар ачаалтай байгаль цагуурын онцлог ямар юунд тохиолдов. Өчнөө олон 14 үүрэг гүйцэтгэж ирэхдээ шувтан бороонд нөтөлөд ирсэн хүмүүс сэтгэл санаа бол өөр ах нь ойлгомжтой байдаг. Тэгээд буугаад ирэх үед нь одоо юу гэх тайвшруулах сэтгэл заслын арга хэмжээ авдаг. За би болохоор одоо яг би өөрөлд хүнхээ зам төлөв хүнний хүрээр нь гаргаж судалгаа гаргаж дүгнэлт хийж зам төлийн судалгаа хилийн манааны тохироог нь бүрдүүлж үүрэг гүйцэтгэлж байгаа. За тэрний ачаад бүгдлэхээр одоо яг үүрэг гүйцэтгэх шалтгааллах зүйлгүй гэсэн юуг нь тодруулж арга гэр амьдрал байдал юу вэ сэтгэл санааны дарамт юу вэ тэрийг бүгдийг тодруулж судалгаа авсан үндсэн тэр дүгнэлт гаргаж стандарт танилцуулан түүний дараа хилд үүрэг гүйцэтгэх байдлаар ажил зохион байгуулж байна. Хүслэн бадарлаач аавын хөвгөө атуучсан янзаараа Унтахан ойронд нь зүүдлэгдэн ижилсдэг. Ухаан бодолд нь хүлэгдэж гагнагддаг. Улсын минь хил он цагийн хэлхээсэнд онгон ариунаараа хадгалагдсан үлдсэн юм. Одоо ч ирээдүйд ч үргэлжид дагшин байх дархан хэл минь үү. Хагсав морны янцхах дуунаа Мөр судлалын шинжилгээ бол хэлчин хүний хамгийн нэгдүгээр тодоо судлах, зайлшгүй судлах одоо шинжлэх ухааны нэг байдаг. За хэлжид бидний хувьд энэ уулархаг
жолуурхаг, өвсөрхөг, хадрахаг ийм хариуцсан эцэгтэй нөхцөлд бол мөр судлалын шинжилгээ ухааныг сайн судлахгүйгээр хил зөрчлийн хэрэгэлсэн арга их зайлыг одоо тодорхойлох боломж харьцангуй хязгаарлагдтууд байдаг. Тайгад мөрийг судлахдаа газар орны онцлогоос нь хамаараад судалдаг. Жолуурхаг газар оронтой нөхцөлд бол чулууны хөдөлгөөн, за өвсөрхөг газар орон дээр бол өвсний налуу ялангуяа налууд за тэргээр нь налуугаар нь дамжуулаад явсан цаг хугацааг нь тодорхойлох одоо боломж бидэнд нээгддэг байгаа. За элсэрхэг ялангуяа энэ гол ус дэхтэй газар оронд бол голын эргийн гармууд дээр одоо мөр судлалын шинжилгээ ухаан нэлээд хэрэглэгддэг. Хайрга, элсэрхэг газар орнуудыг одоо судалж, за тэр судалсныхаа үндсэн дээр хил зөрчиж явсан чиглэл хөдөлгөөн хугацаа зэрэг тодорхойлж ажилладаг байгаа. 1 2 3. За энэ дээрээс та нар хамгийн гол нь энэ дээрээс одоо та нар бүх одоо мэдээллийг та нар өгч байгаа мэдээлэл чинь энэ байна. Хамгийн гол одоо та нарын өгцүүд энийг хадгалж авах нь та нарын. За энэ дээрээс хил зөрчигчийн явсан чиглэл хугацааг тодорхойлохын тулд та нар эхлээд за энийгээ би тэгэхэд энэ талаа ерөнхийдөө хил талаа, энэ талаа бол одоо нутгийн гүн талаа гэж тооцоолох бодоход энэ мөрөн дээр ярихад сая одоо Батболдогч шин гаргаснаар ярьлаа шүү дээ. Энэ мөрний тухайн хүний мөрний энэ өсгийн хэсэг. За энэ өсгийн хэсгээс анзааръя. Энэ өсгийн хэсэг. Энэ өсгийн хэсэг хоошоо газрын төлөө үл ядаг хоошоо шигдэж ухлаадаас гарсан байгааз. За энэ гэхээр бидэнд эхний өгөгдөл ингээд оруулаа. За дараагийн хугацаа энэ мөрөн ямар нэгэн салхинд идэгдээгүй энэ мөрний тогтцсон. Энэ хил зөрчигч одоо сая энэ хэсгээр өнгөрсөн байна гэдэг мэдээллийг та бүхэн өгнө. Монгол улсын төлөө танраг өргөх охшгүй хэлчдийн аяны мөрн балраагүй ичи цэцлийн хайдагтай их орны дэнхэн тайван бай сайхан чимээс өрн ирби сайхан нутгийн минийхэн тайван бай. Монгол улс өөрөө 8162.4 км урт хэсгийг периметрийг хамгаалдаг гэсэн. Тэрний 8-ны 1-ийг манай отряд хариуцдаг. Үндсэндээ 1000 км гэсэн. Яг би доош нь хэлэх бас боломжгүй. Тэгээ үндсэндээ 1000 км-т хил хамгаалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Түүхтгэлийн мананд эгнэн жагсаах төмөн ирсэн суваг. Манай хариуцсан хэсэг маань бол ерөөсө 280 км. Монгол улсад одоо ер нь бол 280 км одоо хариуцсан хэсэгтээ застаа бол ер нь бас уурхан. Манайх ч өвөл бол одоо 40-50 градус хүүтэрдэг. Одоо 50-аас 80 см зас яг тайга уул хэсгээр бол ерөөсө 80-аас метр одоо 20 см засууд их ордог. А зун нь болохоор одоо ялаа шумуул ер нь бороо ус хурд хүндэс их ордог. За яг ерөнхийдөө тал хээр ер нь цагаан газар болохоор их айхтар хална. Их 30-аас одоо 28-аас 30 градус их халж хүүтний одоо уур амьсгал ер нь бас өөрчлөгддөг. Тэгээ их өндөрлөг газрууд бас байдаг. Энгэрийн хэл, газрын хэл, усан хэл. Эх хорон минь 3 эрдний дархан хэлтэй. Дархан хэлэн дайчлан хамгаалсан дайчин баатар хэлийн сэрэгтэй. Монгол улсыгаа хэлийг ингээ хамгаалж байгаа. Дээр нь одоо би одоо бас тушаа шийдвэр авсан гэж бодохоор бас өндөр хариуцлагатай тий тангар өргөсөн одоо юм хэлчин хүн учраас хариуцлагатай байх хэрэгтэй юм байна гэдэг энэ бүхнийг бас одоод бас ингээ явахд их гоё байсан. Ер нь тэгэл өглөө ер нь босоод энэ сайхан нутгийг чи хараад тэгээд ингээд Монгол улсынхаа хэдийг ингээ хамгаалж ийн өөрөө ингээд энэ застаавын дарга болоод ингээд энэ хүмүүсийг хариуцаад Монгол улсынхаа энэ
энэ хязгаар нутгийг ингээ хамгаалж явахдаа би бол энэ багтдаг ажлуугаа явж байхдаа энэ багтдаг шүү. Би ийм сайхан нутгийг бас ингээ хамгаалж юм те. Эх орныгоо бас торгон хийдэг бас хамгаалж ийн гэж боддоо би маш их бахархдаг өөрөө. Сайхан нутгийн хин тайван байна. Ичи цацлын хайда